Hey guys. За бүгдээр нь энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар бидний зүгээс iPhone хэрэглэгчдэд зориулаад яг одоо унтраах ёстой тохиргоонуудын талаар бол бэлтгэлээ. За та бүхэн таалагдана гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд хамгийн түрүүнд унтраах ёстой тохиргоо бол iPhone Analytics. За iPhone Analytics гэдэг нь юу вэ гэхээр таны iPhone-оос Apple руу өөртөө чинь холбоотой дата файлыг явуулж байдаг тохиргоо. За энэ хүү тохиргооны гол зорилго бол олон хүнээс олж авсан датан дээр үндэслээд илүү сайжруулсан хувилбарыг бол хэрэглэгчдэд хүргэх зорилготой байдаг. За тэгвэл миний хувьд бол Apple өөрийнхөө талаар датаг өгөх сонирхолгүй байна. За мөн энэ хүү тохиргоон тогтмол утаснаас чинь Apple руу мэдээлэл явуулж байдаг болохоор за батарей зарцуулалт бас нөлөөлж идэг. За ингээд яаж унтраахыг бол авч үзье. За хамгийн эхлээд App Settings хэсэг рүү орно. За дараа нь Privacy, за дараа нь Analytics дээр дарна. За энэ дотор бол Share iPhone Analytics хэсэг байгаа. За энийг бол унтраах хэрэгтэй. За мөн энэс гадна энэ дотор байгаа бүх сонголтуудыг бол унтраагаарай гэж зөвлөе. За хоёр дахь унтраах хэрэгтэй тохиргоо бол Significant Locations. За Significant Locations гэдэг нь юу вэ гэхээр за iPhone таны хаагур явсан, хаана байсан гэх мэт байгаа газрыг чинь бол GPS-ийн төсөнтэйгээр хадгалж байдаг тохиргоо юм. За GPS ашиглаж байна гэдэг бол цаагаараа таны батарейг мөн зарцуулж байна гэсэн үг. За мөн миний бүкс явсан газрыг тэмдэглээд байна гэдэг бол privacy талдаа ч гэсэн бол унтраахыг зөвлөж байна. За ингээд яаж унтраахыг бол харцгаая. За settings, privacy, location services. За ингээд хамгийн доод талд нь system services гэх байгаа. За үүн дотор бол significant locations хэсэг рүү ороод унтраах сонголтыг дарна. За унтраасныхаа дараа доор байх My Places хэсэг рүү ороод үзээрэй. За ямар их мэдээллийг, ямар их байршлыг цаагаараа өөрт чинь мэддэхгүйгээр хадгалж байсныг бол харах хэрэгтэй. За ингээд бүх мэдээлэл устгахыг хүсвэл доор байрлах Clear History-г бол дарснаар за бүх өмнө хадгалагдсан байсан газруудын чинь мэдээлэл устгах боломжтой. За 3 дахь унтраах ёстой тохиргоо бол Limit Ad Tracking. За үүнийг бол идэвхжүүлэх ёстой. За хаана байдгүй гэхээр Settings, дараа нь Privacy, тэгээд Advertising. За энэ тохиргоо бол цаанаасаа бүх iPhone-ууд унтраасан байдаг. За энийг асааж байгаа шалтгаан бол таны мэдээллийг юм борлуулдаг байгууллагуудад өгөхөд за лимит хязгаар тавьж байгаа гэсэн үг юм. За тэгэхээр албан байгууллагууд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагууд бол ad tracking ашиглаж бол яг хүссэн хүндээ хүрсэн зар сурталчилгааг хөгжиж байдаг. За тэгэхээр энэ тохиргоог идэвхжүүлснээр өөрийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байх боломжтой гэсэн үг юм аа. За дараагийн тохиргоо бол Background App Refresh. За энэ тохиргоо бол та тухайн аппликейшнийг ашиглаагүй байсан ч гэсэн цаагаар бол ажиллаж дата цуглуулж ажиллах боломжийг бол олгож байдаг. За тэгэхээр Settings, дараа нь General, за тэгээд Background App Refresh хэсгүүд ороорой. За та бүхний харж байгаачлан миний ихэнх аппликейшн бол унтраалтай байгааг харж байгаа бах. За учир нь бол би энэ аппликейшнуудыг яг өөрөө ажилуулаагүй байхад цаагаараа ажиллаж мэдээлэл цуглуулж байгааг бол хүсэхгүй байгаа учраас бүгдийг унтраачихсан байна. За мэдээж үүн дотор бол email, Facebook, Messenger гэх юм уу за хэрэгтэй аппликейшнууд бол байна. За тэгэхээр бүх аппликейшн харж байгаад за унтраахыг унтраагаад за идэвхжүүлээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд энэ удаагийн зайлшгүй унтраах хэвээр iPhone-ы тохиргооны бичлэг маань их бол дуусч байна. За хэрв бичлэг таалагдсан бол манай сувгийг subscribe дараарай. Бидний зүгээс цурал байдлаар iPhone-той холбоотой бичлэгийг хүргэж байх болно. За дараагийн дугаараар заавал идэвхжүүлэх ёстой iPhone-ы тохиргоонууд та бүхэндээ хүрнэ. За мөн iPhone-той холбоотой юу мэдмээр байна? За түүнийг бол comments бичээд үлдээгээрэй гэж хэлье. За ингээд анхаарлаханд тусанд маш их баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.